Яасан байцгаана уу. За очроо сургалтын төвийн зүгээс энэ удаа хувийн орлогын албан татврын ТТ 0.9 тайлан гинт овч тайлбар оруулж байна. За тэгэхээр энэ тайлан маань ямар хүмүүс хийх вэ гэхээр ерөнхийдөө орлого олж байгаа Монгол улсын иргэн хүн бүр хийх ёстой. Тэгээ за тэр дундаа үйл ажиллагааны орлоготой одоо татвар бүртгүүлээд бие баримт борлуулалт үйл ажиллагаанд орлогоод байгаа хүмүүс байна. За тэгээд за ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс байна. Нөгөө татврын буцаа олголтын хөнгөлөлт, орон сууцны хөнгөлөлт, тийм ба сургалтын төлбөрийн хөнгөлөлтөнд оролцож байгаа хүмүүс яг энэ тайлан 2 сарын 15-ны дотор хийж хэлгээдэг байх нэ. За тэгээ хэдүүлээ тайлан руу ороод нэг товчхон танилцчихъя. За энэ тайлан байгаад байгаа. Тайлан маань. За тэгээд энд яах нөгөө татвар төлөгчийн мэдээлэлүүд байх нь байна. Тэгээд тайлан руу хэдүүлээ яаж орох вэ гэхээр тайлан гэдэг энэ хэсэг дээр дараад тайлан тавших гэх ингэж орчдөг. За тэгэнгүүтээ энэ дээр ингэж орч. За ингэж дарахаар яах нь тайлангийн хэсэг гарч ирнэ. Энэ одоо маяг ТТ 0.6 гэдэг. За тэгвэл юм татврын тайлан хийхдээ ер нь бол эртхэн шиг оронгуудаа шууд доор нь хадгалах гэж товч байдаг. Хоосон ямар нэгэн мөр хийгээгүй байхдаа хадгалаад өгсөн ер нь дээр байдаг юм. Ягаад тэгэхээр дараагийн үйлдэлүүд хийхэд яах нь нөгөө тайлангийнх нь хэсгүүд нь ингэж гараад ирдэг байна. За ингээ хадгалагдавч дарсан тий. За тэгснийхээ дараагаар яах вэ гэхээр тайлангийн нүүр хэсэгт бичдэг мэдээллүүд байдаг байна. Бичгүй мэдээлэлд ерөнхийдөө нөгөө цахим системийн сайжраад байгаа учраас ихэнх мэдээллүүдийн яах нь цаанаас оруулаад өгчдөг болсон байна. За жишээ нь за энэ мэдээ гэдэг хэсэг рүү оръё. Мэдээ. За энд яг хувийн орлогын албан татврын ерөнхийдөө нийт орлогууд байгаа юм. Одоо хоолтын хуулийн дээр байдаг орлогууд, цалин хөдөлмөрийн хөлсний орлого байна. За гадаад улсад ногдуулсан татврын орлого, шууд бус, үйл ажиллагаа, хөрөнгө борлуулсан бусад орлого. За ийм орлогын мэдүүлэгтэй. За энийг нэг товчхон тайлбарч байгаа. За энэ байгууллагад ажилладаг хүмүүс бол яг цалин хөдөлмөрөөсний орлоготой байх нь. За энэ гадаад улсад гэсэн шүү тийм үү. За шууд бус орлого гэж байдаг байна. Шууд бус орлого. Цалин хөдөлмөрийн үйлстэй хамааралгүй гэж байх нь хамааралтай гэж орлого байх нь. За үйл ажиллагааны орлого гэдэг нь хуваарь хөдөлмөр эрхлээд байгаа нэг иберэнт хэвлэж өгöd байгаа. Хөдөлмөрийн эрхлэгч нь үйл ажиллагааны орлоготой тооцогдно. За хөрөнгөний орлого гэдэг нь бол ямар орлогод байдаг вэ гэхээр энд яг хөхөр нөгөө өөрийн эзэмшиж байгаа хөрөнгө байна. За банкны зээлийн нэг хадгаламжийн орлого байна. Тийм үү. За ногдол ашгүй орлого гэдэг ингээ хөрөнгөний орлогод байдаг. За хөрөнгө борлуулсан гэдэг нь саяны хэд ингээ борлуулсны орлого ингээ босод орлогын мэдээ. За босод орлогод нь яг нөгөө хонжирын орлого гэдэг ийм орлогууд байна. За тэгэхээр хамгийн түрүүнд яг гэхээр за цалин хөдөлмөрийн хөлстэй иргэд бол яг гэхээр энэ дээр дарж явах нь орон сууцны хөнгөлөлтөнд хамрагдах гэдэг байхгүй. Тэгэхээр энэ дээр дарж явах нь шууд нөгөө нэг байгууллагын тайлангаас нь яг энэ хоёр холбоотой учраас шууд татагдаад ороод ирдэг. Тухайн жилийн цалин байна. За тэгээд яаж орж ирэх вэ? За хэдүүлээ энэ дээр дарчих. За энэ дээр ингээд дарангуудын дараа мөр нэмэх мөр гасах мэдээ татах гэдэг. За тэгвэл мэдээ татах гэдэг нь дарангууд яг хөөр нөгөө цалин маань өөрөө яах нь татагдаад ороод ирдэг байна. За ингээд яах нь цалингийн юу татагдаад ороод ирдэг. За тэгэнгүүтэн доор нь яах нь хадгалах гэдэг авч дарчгаар цалин маань яах нь хадгалагдаад ороод ирдэг. За энэ дээр ингээд хадгалагдаад ороод ирсэн. За би энэ жишээ өгдлөөд бас оруулсан байгаа. За тэгвэл одоо энэ хүн маань тийм үү энэ хүн маань цалинтай юм байна гэдэг ойлголоо шүү дээ тийм үү. За тэгвэл энэ хүн маань бас хөрөнгөний орлоготой байж болно тийм үү. За хадгаламжинд яах нь мөнгөтэй байх бол хүүгийн орлого энд бас орж ирнэ гэсэн шүү тийм үү. За тэгвэл хөрөнгөний орлогын мэдэн дээр нь дараад мэдээгээ татах гэдэг харчих. За тэгэхээр яах нь хүүгийн орлогын мэдээ байна. Хэдэн төгрөг байна. За тэгвэл энэ мэдээгээ яах нь хадгалах гэдэг ингээ хадгалж авчихдаг. За ингээд гараад ирлээ тийм үү. За тэгвэл урд ТТ 0.6 буюу үндсэн тайлангийн нүүр хэсэг рүү орлоо. Тэнгуудын саяны цалин хөдөлмөрийн үйлс нэг татагтаа ороод ирсэн. За хүүгийн орлого маань ингээ хөрөнгөний орлого гэдэг нэг татагтаа ороод ирсэн. За одоо нэг үйл ажиллагаа хуваарь үйл ажиллагаа эрхэлдэг байж болно шүү тийм үү нөгөө хүн маань. За ингээ орлогод байна. За тэгвэл нөгөө хүн маань за хуваарь за барилгын ажил одоо мужаа хийдэг байж болно шүү дээ тийм үү мужаа хийдэг байж болно хуваарь бизнес эрхлэгч. За тэгвэл үйл ажиллагааны орлогоод гаргаад мөрөө нэмээд
За нөгөө ий баримтаар бүртгэлтэй бол одоо мэдээнүүд нь шууд татагдаж орж ирэх нь байна шүү дээ, тийм үү? За тэгэхээр одоо энэ дээр болохоор нөгөө хүмүүс маань бүртгэдэг хүн би жишээ оруулж байгаа учраас яг шууд орж ирэхгүй байгаа татах гэхээр. За тэгэхээр яах нь шууд орж ирэхгүй байгаа. За тэгвэл нөгөө хүн маань яах вэ? Энэ дээр биедан эрхэлсэн ажил үйлчлэгээний орлого энэ хуваараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн юм уу? Шинжлэх ухааны юм төвөрөвсөн юм уу? Урлагийн тоглолт явуулсан юм уу гэдэг яах нь. Энэ чинээ сонгоод за биедан эрхэлсэн одоо мужаа хүн бол яах нь хуваараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх гүйцэтгэх гэдэг одоо энийг дараад хийж болж шүү дээ, тийм үү? За тэгээ Монгол улсад олсон нэг ий баримт дээр байгаа орлогын нийт дүнгээр яах нь энэ дээр тавьж өгдөг байна. За энэ бол цаанаас ий баримттай холбогдсон бол татагдаад ороод ирнэ гэсэн шүү, тийм үү? За тэгэхээр хэдүүлэн дээр 40 сая төгрөгийн яах нь орлого ингээд татагдаад ирцэн гэж бодчихъя заа юу. За гадаад улсын орлого байх бол энэ дээр тгээ тавьчихна. За тэгснийхаа дараагаар нэг анхаарах юм юу гэхээр хэдүүлээ нийт зарлагын дүнд энэ дээр оруулж ирж тайлан маань урагшаа явнаа гэсэн. За тэгэхээр нийт зардал нөгөө орлогоос хасагдах зардал гэдэг байгаа байхгүй юу? Орлогоос хасагдах. За хэрлөө энэ дээр зардал байхгүй байх юм бол одоо 40 саяас яах нь татвараа төлөөд явна гэсэн үг шүү дээ, тийм үү? Тэгэхээр нөгөө мужаа өмнө үйл ажиллагааны үндсэн орлогоос нь яах нь хасагдах зардал маш их байдаг учраас энэ дээр яах нь ий баримтаар нотлогдож байгаа нөгөө зардлуудаа тавьдаг. За энэ жишээн дээр болохоор 25 сая төгрөг тавиад өгчээр энэ тараа 40 саяасаа 25 сая төгрөг нь хасагдаад за нийт татвар ногдуулах орлого нь болохоор 15 сая төгрөг болсон байна. Тэгээд сая 500 мянган төгрөгийн татвар төлөхөөр гарлаа. За тэгэхээр манайхан анхаарах хэрэгтэй хуваараа бизнес эрхэлж байгаа улсууд орлогоо ий баримтаараа өгөөд идэг. Тийм хүмүүст яах нь ий баримт өгөөд идэг. Нөгөө хасагдах зардлуудаа баримтаа нөгөө авахтаа нөгөө үйл ажиллагааны орлоготой шүү гэж нөгөө бусад газараас эргээстэй дугаараар хэлж авах хэрэгтэй шүү. За ингээ хадгалахад арч. За тэгэнгүүт нөгөө үйл ажиллагааны орлогын мэдээ гараад ирдэг. За ингээ бусад орлогуудынх нь мэдээлээд мэдээгээ татаад өгөх нь байна шүү дээ. За тэгвэл одоо хэдүүлээ шиг орлоо. За нөгөө 4-р мөрөн дээр үйл ажиллагааны орлого маань ороод ирсэн байна. 2-р мөрөн дээр цалингийн орлого маань ороод ирсэн байна. Тэгээ нийт орлого 48 сая төгрөгийн орлого байна. За тэгсэн чинь ингээ явж исэн чинь энэ дээр зардлууд маань хаана орж ирсэн хэдүүлээ харъя. За татвар ногдох орлогууд байна. За хасагдах зардлын мэдээ. Энэ хасагдах зардал дээр ингээд 11-12 дахь мөрөн дээр 0 байгаад байна шүү дээ, тийм үү? За тэгэхээр энэ мэдээг нэг 25 сая төгрөгийн хасагдах зардалтай шүү дээ манайх чинь тийм. Тэрийг оруулж ирэх хэрэгтэй. За татврын систем ерөн шинжилэл хийгээл явагдаад байгаа. Нэлээд сайжрал явж байгаа. Тэгэхээр нөгөө нэгдүгээр удирлаас болохоор энэ хасагдах зардлын мэдээнүүд нь ороод ирэх бол гэж би бодож байна. За тэгэхээр хэдүүлээ хасагдах зардлын мэдээ гэдэг нь KM06-гийн 8 гэсэн мэдээ гэдэг байна. За энэ дөр аж ахуйн зорилгын албан татрын хуулинд яах хасагдах зардлуудын мэдээнүүд байгаа. За тэгээд татрын хэлтсээс болохоор яг энэ дээр ахад мэдээнүүд нэмж оруулах байх. Тэгэхээр одоогийн байдлаар бол хэдүүлээ яг энэ одоо нэг үйл ажиллагааны орлогын нөгөө мужаа хүний зардал байгаа шүү дээ, тийм үү? Тэгэхээр энэ зардлуудын дээдлийн зардлуудын хэсгүүдэд байхгүй учраас энэ доор зардлын нэр гэдэг дээр яах нь 25 сая шууд ингээд оруулаад өгч. За энэ хасагдах зардал маань нөгөө ий баримтаар бас нотлогдсон байх хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ, тийм үү? Ий баримт дээр нөгөө авсан зардлууд байна. За ингээ оруулаад өгснөхийн дараагаар үндсэн тайлбар руу ингээд орохоор нөгөө зардал маань одоо энэ доор гараад ирж байгаа. Зардлын за энэ хасагдах зардал гэдэг дээр ингээ 25 сая төгрөг ороод ирдэг. За тэгээд ингээд тайлан маань ерөнхийдөө ингэ болчихж байгаа. Үндсэн тайлан маань. За нөгөө орон сууцны хөнгөлөлт сургалтын төлбөрийн хөнгөлтүүд ингээд авах гэж байгаа хүмүүст гэж хэлэхэд за энэ дээр хөнгөлтийн мэдээ гэж бас байдаг. Хөнгөлтийн тооцоолын мэдээ. За энэ дээр ерөнхийдөө хөнгөлтүүд татагдаад ороод ирдэг. Сая одоо энэ ямар хөнгөлөгдөх татвар нь юу юм бэ гэдэг цалин хөдөлмөрийн үлснээс ийм татварууд орж ирсэн байна. Ороод ирдэг. За тэгэхээр ямар хөнгөлөлт эдэлтэй юм бэ гэдэг нь ер нь энд бичээд өгсөн байдаг. За жишээ нь Монгол улсын иргэн татвар төлөгч нь
дагвар үрчилж авсан хүүхэд бол асрам хамгаалагчаар тогтоод тэмдэгдэж байгаа хүүхэд гадаад дотоод ихсээд сургуульд анхудаа суралцсан бол нөө сургуулийн төлбөрийн хөнгөлөлт байх нь дээр нь энэ орон сууцны хөнгөлөлт. За ингээ бусад хөнгөлөлтүүд байдаг бас. Одоо жишээ нь энэ өөрийн хэрэгцээнд зориулсан нар салхи, газрын гүний болон яах нь дулаалгын материал, за халаагуур зэрэг авахудаас яах нь баримтаар нотлогдож байгаа зардалтай тэнцэх хэмжээний яах нь тухайн жилийн татрын хөнгөлөлтөд илүүлдэг. Тэгэхээр энэ мэдээнүүд ингээ хөнгөлөлтийн мэдээгээр хийж өгдөг. За нэг харах юм байна. Тэр нь юу гэхээр хөнгөлөлтөнд хамрагдаж байгаа иргэд байгаа болвол нөгөө татрын хөнгөлөлтийг ямар үед хөнгөлөлт үзүүлдэг вэ гэхээр төлсөн үед нь яах нь гэхээр хөнгөлөлт үзүүлдэг. Тэрнээс төлөөгүй дөнгөөс ерөнхийдөө хөнгөлөлт үзүүлдэг. Тэгэхээр яах вэ? Жилийн эцэст нөгөө татвар төлөгч маань орлоготой байгаад байна шүү дээ, тийм үү? Тэгин гутаа татвараа төлөхгүйгээр энэ тайланг хийх юм бол хөнгөлөлтөнд орохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр яах нь вөхөр татвараа төлсөн хойноо 2 сарын 15-наас өмнө энэ одоо 20 дугаар мөрөө шүү дээ. Энэ 20 дугаар мөрөн дээр хэдэн төгрөгийн татвар төлсөн бэ гэдэг дөнгөө оруулж өгч яах нь вөхөр энэ тайлан маань хөнгөлөлт эднэх нөхцөлийг бүрдүүлнэ. За тэгэхээр яах нь 3 сая төгрөгийн татвар төлсөн бол энийгээ ингэж бичиж өгч яах вэ тайлан байлгүй. Тэгэхээр яах нь энэ хөнгөлөлтөнд хамрагдана. Тэгэхээр та бүхэн яах вэ? Хувийн орлогын албан татрын тайлангийн энэ орон сууцны болон энэ хөнгөлөлтүүдэд хамрагдтаа сургалтын төлбөрийн хамрагдтаа энэ тайлангаа хийхдээ энэ хамгийн гол нь 20 дугаар мөрөн дээр төлсөн татвараа хийж тайлангаа илгээж хөнгөлөлтөнд хамрагдана гэдгийг анхаараарай. За тэгээ бүрдүүлэх материал гэх юм бол энэ дээр ингэж орж байгаад энэ дээр сонгож байгаад одоо сургалтын төлбөрт юм орон сууцны төлбөр юм энийгээ сонгож байгаад яах нь бүрдүүлэх материал энэ дээр хийж өгöd явуулдаг байна. За одоо файлаар хийх юм гэдэг ингээд энэ дээр өнөөдөр тодорхой бичсэн байна. За ингэснийхаа дараагаар хэдүүлээ яах вэ гэхээр доошлуулад хадгалах дараад тайлангаа бэлэн болсон гэж үзэж байгаа бол хадгалах дараад за энэ дээр тайлан төгрөг мөнгөөр тайлан зөвшөөрч байна гэдгийн дараад илгээх дараад ингээд тайл илгээгдэж байгаа шүү. За ингээ анхаарал тавьсан явдалд баярлалаа.